Овоо тахилга. Овоо тахих ёс нь түүхэн урт хугацаанд монголчуудын байгаль шүтлэгийн зан үйл, шашин төрийн ёслолын арга хэмжээ, тодорхой нутаг хошууны ард олны нийтээр хорон цугларч нутаг усандаа хүндэтгэл үзүүлэх ёс юм а. Овог аймгаараа шүтдэг уул усаа тахиж, ураг төрлөө танин мэдэх, өргөн дэлгэр агуулгатай. Төр шашин, эхэс дээдэс, ард олныг аль альнийг нь хамарсан зан үйлийн том хэлбэр болон хувьсан хөгжсөн байна. Овог голцоо, сүрлэг сайхан уулын орой, ар шам, булаг, том гол мөрний ихэнд босгохоос гадна тал нутгийн сүр сүлд оршиж буй газар оронд босгох тохиолдол илбэг. Мөн мод чулуугаар босгодог ба ач холбогдол утга агуулга түүхэн уламжлал зэргээс хамаарат том баг янз бүрийн хэмжээ дамжаатай бургас хусаар залам хийсэн тэрчлэн шургааг модоор гол босгосон том аль эсвэл хашаа хороо барьж дөрвөлжин хорговоо олоноор нь зээглэн зээгцүүлж босгосон цуваа овоо бий. Овоог тахиж шүтэх нь зөвхөн шашны утаа агуулгатай төдийгүй байглаа хайрлаж хамгаалах, нутаг орнороо бахархах, үүх түүхээс сэргэн уламжлах, зан заншлыг өвлүүлэх зэрэг нийгэм ухаарлын томоохон ач холбогдол бүхий ёс юм а. Овоо тахилга бол хүний оюун ухаан, танин мэдэх үе, ухаарлын оролцоотой бүтсэн хамгийн эртний туйрлуудын нэг юм. Тийм ч учраас утга соёлын ер бусын гайхамшигтай үүдийн нэг болдог байна. За тэгэхээр овоо гэдэг зүйлийг түүнтэй яаж харьцах вэ гэхээр хүндлэл хэрэгтэй гэж. Ер нь аливаа хүн ч бурхан сахиусандаа өөрийн хог новш юу гэдгийг тийний хэрэггүй болсон ууж дууссан архины шил эсвэл юу гэдэг хэрглэж дууссан тэр таяг тэрэг тэргүүтээ хэрэггүй зүйлээ хаяад бурхан дээрээ тавиад байдгүйтэй адил уул аавн дээр тийм зүйл тавихыг цээрлэх хэрэгтэй. Овоо гэдэг маань юу гэдэг хог новш хэрэггүй зүйлээ хайдаг юу гэдэг хогийн цэг биш шүү дээ. Түүнд чинь лус авдаг өршиж байна. Түүнийг дахиж аргадж ээж тэр газар оронд хур бороо илбэг байх тийм ээ. За тэр цагийн байдал сайн байх тэр газар лус буюу тэр лус авдгаа таксантай ийм холбоотой байдаг. Өөрийн хүндэлдэг зүйлдээ сайн сайхан зүйл өргөнөх хүч өөрийнхөө хэрэггүй хог навшиг өгөөд байх юм бол тэр хүндлэл гэж хүлээн зөвшөөрөх хэцүү болж байна. Газар лусыг аргадахын тохиолдолд эдээ ондоо өргөсөн бол түүнийхээ хог навш тэргүүтээ савсайл юу вэ тэр бүхнийгээ сайхан аваад явдаг цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Ийм учиртай юм байна.